Энэ шугам ямар харагдах ёстой юм бэ гэх юм бол ер нь бол ийм те эдийн засгийн том байх тусмаа тухайн орнууд илүү их мөнгийг Украин руу явуулах ёстой. Энэ графикаас бол Европчууд хоорондоо маргалтаад эхлэн Германчууд удахгүй юу гэж хэлэх юм бэ гэх юм бол бид нар Украин хамаагүй их мөнгө өгсөн та нар юу ч хийгээгүй. Тэгээ хоорондоо хэрэлдээд эхэлнэ. Швейцар улсад Европын ирээдүйн шигдэгдэх гээд байх шиг байна. Баруун талдаа хаад юу харж байгаа юм бэ гэх юм бол Украины тал зүүн талдаа хин юм бэ гэх юм бол Америкчууд. За энэ хин харагдж байгаа юм бэ гэх юм бол Стив Виткоф харагдаж байна, Марко Рубио харагдаж байна. За эдгээр ерөнхийдөө нэлээд ширүүн хилцлээ явуулаад байх шиг байна. За цаагаар явуулж байгаа юм бэ гэх юм бол та бүгдээрээ мэдчихэж байгаа. Тэ Зеленскийг гарын тултал мушгиж байгаа. Тэ мөнгө хулгай хийж явахдаа баригдсан. Америкчууд тултлан хөвшүүрийг ашиглаж байгаа. Тэгээ энэ хилцлийн ширээн дээр хин дутж байгаа юм бэ гэх юм бол нэгч Европ талын төлөөлөгч байхгүй. Тэгээд үр дүн юу юм бэ гэх юм бол Украин, Америкчууд хит хитэн санаан дээрээ ерөөхдөө тохирцсон. Тэгээ хэдүүлээ сонсцгоо. Одоо хин ярих байгаа юм бэ гэх юм бол Keith Kellogg өмнө генерал байсан. Украины талдаа зогсдог, Neocon Даниг дэмждэг, удахгүй нэг сард ерөөхдөө мань хүн ажиллаа өгнө. Яг ажиллаа өгөх болсон бэ гэх юм бол хинч мэдэхгүй зарим хүмүүс юу ярьж байна гэх юм бол энэ их тайвны хилцэл нөгөө их тайвны төсөл маань нааша цаашаа явж байхдаа тэр нууцын хин задлсан бэ гэх юм бол зарим хүмүүс тэ Keith Kellogg задлсан учраас нэг сард ерөөхдөө хөөгдөж байгаа гэж байна. Тэгээ Keith Kellogg-ийн үгийг сонсцгоо. Яагаад вэ гэх юм бол энэ хүн Оросын эсрэг Украины талдаа, Дайны талдаа Зевскийн 8 хийдэг хүмүүсийн талд бат зогсдог юм шүү. But President Trump is the one who's brought it to fruition and he gets full credit for it. Donald Trump ерөөхдөө энийг санаачилсан, энийг шахсан, энийг урагшлуулсан. Тэгээ намжилтаа болох юм бол Donald Trump тэ оногийн тэр чигтээ. The war he inherited, bring it to conclusion. I think if we can get to an end state with these 28 points on the plan are pretty good. Тэгээ энэ 28 гол поинттэй тэгээ их таймны төсөл ерөөхдөө амжилттай болоод ирэх юм бол pretty good гэж байна. Ерөөхдөө энэ бол тийм муу санаа бол биш гэж байна. Keith Kellogg-ийн хэлж байна. Good plan. There are things in there that need to be really kind of codified and really explained a little bit more, but we're almost there. Тэгээ энэ 28 гол поинттэй юмыг зарим хэсгүүдийн тэ илүү дэлгэрүүлэх ёстой. Яг хуулийн зүгээс ингээд жин там болох ёстой. Гэхдээ бид нар баг тэ тогтолцоонд хүрсэн гэж байна. And I think when Zelensky comes to the United States, which he probably will, there's no guarantee of it, he'll be able to say, yeah, this is a good plan, we're going to go with it. За тэгээд Зеленский Америкт ирэх юм бол Зеленский амнаас баг юу гарах юм бэ гэх юм бол энэ бол дажгүй юм байна. Энийг би хүлээн зөвшөөрж болохоор юм байна. Гинэ тэгээ удахгүй Зеленский Америкт очихоор юм байна шүү. За тэгээд Украины тал юу хэлж байгаа юм бэ? We thank our big friends. За том ах нартай баярлалаа Америкчуудад. United States and personal President Trump Donald Trump and his team to their commitment to bring this peace. And we will continue to work today, as Secretary said. We will be working and in coming days to join proposals, and we will also will engage our European friends, and of course the final words will be of our leaders, of the President of United States and Ukraine. Тэгээд өнөөдөр ажлуудаа өргөжлүүлэн Марко Рубио сайттай ерөөдөө уулзлуудаа тэ өнөөдөр дуусгана. Дараа нь хэн эцсийн шийдвэр гаргах юм бэ гэх юм бол тийм мэдээж Америк улсын ерөнхийлөгч Donald Trump, тэгээ манай улсын ерөнхийлөгч Volodymyr Zelensky. And I hope that we can achieve the good progress today. Тэгээ цаахан үр дүн гаргахын төлөө бид нар хичээж байгаа. За Марко Рубио хэлж байгаа юм. Хөөе энэ видео яач вэ? Цэнгүүний ахыгаа авраарай. Цэнгүүний найдвартай, чадвартай. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Facebook 350 мянган дагагч хүргэсэн, Instagram 70 мянга. Тэгээ өнгөрсөн 3 сарын хугацаанд миний YouTube-ийн сууг хамгийн өндөр өсөлттэй Монголын суугийн нэг нь. Тэгээ цэнгүүнээдээ баярлалаа гэж хэлмээр байна. Бас цэнгүүнийгийн орлого хэд нуграал явж байгаа. Яг гэх юм бол мань хүний видео эдитингийн чадвар, тийм мэрэгжлийн төвшөнд ирсэн байгаа. За тэгээ цэнгүүнээ бит хоёр харамч биш, үргэлж мэддэг сурсан юмнуудаа хуваалцдаг. Тэгээ цэнгүүнээ бит хоёр одоо юу гаргасан бэ гэх юм бол мэрэгжлийн төвшингийн видео эдитингийн сургалт гаргасан байгаа. За тэгээ та энэ 3 жилийн хугацаанд манай цэнгүүнээ бит хоёрын сурсан юмыг бас яг адилхан сураад өөрийнхөө контенттэй эсвэл өөрийнхөө чадвараа дараагийн төвшөнд авчирмаар байгаа юм бол доор
дэлгэрэнгүй мэдээллийн линк байгаа. За контент өргөжлүүлээ. The what? The counter proposals of the European, the counter plan of the Europeans. За тэгвэл мэдээлэл хин асууж байгаа юм бэ гэх юм бол та өөрөө Европчуудын төслийг уншсан уу? Яг гэх юм бол Европчууд өөрийнхөө төлгөө боловсруулад Америкчуудад, Украинчуудад өргөн байрсан. За тэгээд тэрийг Марко Рубио харсан байж таарна. Тэг харсан уу үгүй хариугийн сонсцгоо. I'm not a work counter plan. Би юу ч хараагүй. Тийм юм байгаа юм гинэ. Нүгс үг юм бэ гэх юм бол Европчуудад ер нь бол мэ гэж хэлж байна те. Нүрэ юу? Европчуудын ямар төлөвөө? За тэгээ болоо. Oh, it was very positive. I'm telling you, today was the most productive day we've had. За тэгээ өнөөдөр хэр байсан бэ? Үр дүн юу юм бэ? Өнөөдөр гайхалтай үр дүнтэй ийм үр дүнтэй өдөр анхудаа би харж байна. Well, today, and we've talked to him since, I think he's quite pleased at the reports we've given him about the amount of progress that's been made. За тэгээ Дональд Трамп руу тэ явцаа тайлбарлсан, тайлгнсан. Тэгээ үр дүндээ ерөөхдөө нэлээд happy байна манай ерөнхийлөгч Трамп. Well, obviously the Russians get a vote here, right? So, I mean, look, we began from the early stage of this process with our understanding of the Russian position as had been communicated to us in numerous ways. At the State Department, we received numerous written non-papers and things of this nature, also verbally, things they've discussed over time and so forth. So it was, no matter what we came up with today, obviously we now have to take what we come up with if we can reach that agreement with the Ukrainian side to the Russian side. Мэдээч Оросуудын талаас бид нэр мэдээлэл авсан. Тэгээ энэ өнөөдөр болж байгаа тийм энэ процессын үр дүн тохиролцоогоо Оросуудаа ерөөхдөө хуваалцсан. Тэгээ тэдний хариуг хүлээнэ гэсэн одоо ерөөхдөө юм. Another part of this equation, they have to agree to this in order for this. Тэгээ Оросууд бас энийг хүлээн зөвшөөрөх ёстой. Яг гэх юм бол Оросууд байлдааны талбай дээр ялж байгаа учраас. За тэгээд The Telegraph Европын хэвлэл мэдээллийн юу хэлж байна гэх юм бол here is why delusional Europe won't keep Ukraine in the fight. За яагаад тэ мэдрэл муутай тэ бодит амьдралаасаа тасарсан Европчууд Украинчуудыг өргөжлүүлээд дэмжих чадваргүй юм бэ? The continent long ago surrendered the ability to play a role in great power politics. Европын континент аль хэдийн тэгээ дэлхийн улс төрийг нөлөөлөх хүчөө хайцсан, алдсан гэж юм. За тэгээд Scott Bessent юу ярих юм сонсцгоо. President Trump has put more pressure on the Russian Federation with economic sanctions. The laggards here are the Europeans. Ерөнхийлөгч Trump юу хийсэн бэ гэх юм бол Оросуудыг санкц, эдийн засгийн хориг гих мэтчлэн арга хэмжээгээр нэлээд шахсан. Хэн үр дүнгүй явж байгаа юм бэ? Хэн өөрийнхөө жингээ даахгүй байгаа юм бэ? Хэн хоцроод байгаа юм бэ? Их юм бол Европчууд хоцорч байгаа. The Europeans tell me, oh, we are doing our 19th sanctions package. In my mind, Kristen, Тэгээ Европчууд надад юу хэлж байна гэх юм бол бид нэр 19 санкцийн багц хуулийг өргөн бариад баталсан. За тэгээ Scott Bessent юу хэлж байна гэх юм бол би өөрөө тэр талаар юу гэж бодож байгаа юм бэ гэвэл you're going to do something 19 times, you failed. President Trump. Чи нэг юм 19 удаа давтамжтай хийгээд байгаа юм бол нэг л юм болохгүй байх гэсэн үг. Чи фейлдж байгаа гэсэн үг. За тэгээ бодит амьдралаас тасарсан Европчуудын тэгээ өөрийгөө өргөн барьсан боловсруулсан их тайвны төслийг хэдүүлээ сонгоход харцгаая. За both parties of the conflict commit to a full unconditional ceasefire. За хоёр тал хоёулаа ерөөд ямар ч нөхцөл шаардлага тавихгүйгаараа галзуухсан гинэ. Шууд. Оросууд энэ хүлээн зөвшөөрөхгүй. За Russia unconditionally returns all deported and illegally displaced Ukrainian children. Оросууд юу хийсэн бэ гэх юм бол хулгай хийсэн, хууль бусаараа барьж авсан, хорьсон, kidnapping болсон Украин хүүхдүүдийг буцаагаад өгнө. Энэ бол цэвэр пропаганда 6 дахь цэг дээр ингээд тавьсан байна. Ukraine's sovereignty is respected and reconfirmed. Ukraine is not forced to be neutral. Энэ бол бас явахгүй. Украины тусгаар тогтнолыг тэр чигтээ хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгээд Украин neutral аль талыг ч барьдаггүй орн болохгүй. Оросын талдаа орж болохгүй,
Европын талдаа орж болохгүй, НАТО-гийн талдаа орж болохгүй тиймэрхүү одоо тий голдоо зогсдог. Аль нэг талд орохгүй тийм орн байж болохгүй. Манай талд, манай НАТО-гийн талд хിവэрэ үлдэх ёстой гэсэн одоо үг хэлж байна. No restriction imposed on the Ukraine defense forces and defense industry including international cooperation. Украины цэргийн алба дээр, цэргийн тоо дээр, зэвсэг хүчин дээрээ ямар нэгэн хязгаар байхгүй. За тэгээ олон улсын хамтын ажиллагаан дээр бас хязгаар байх ёсгүй. Одоо НАТО-гийн гишүүн болох бүрэн эрэхтэй үлдэн гэсэн үг. Ukraine's membership in NATO depends on consensus with the alliance. Украиныг НАТО-гийн гишүүн болох юм уу, болохгүй юм уу? Оросууд шийдэхгүй, хэн ч шийдэхгүй, зөвхөн НАТО шийднэ. Тэ? Тэгээ ормоор явал тэгээ НАТО хүлээн зөвшөөрөх юм бол НАТО-гийн гишүүн бүрэн болох боломжтой. За дараагийнх нь энэ бол угаасаа бүр явахгүй. Тэ? Ингээл ерөөхдөө энэ юу гэж нэх юм бол дайна үргэлжлүүлье гэж байна. Ukraine becomes a member of the EU. Украин Европын холбооны гишүүн болно. Бас дахиад ерөөхдөө нэмж байгаа. За, Запорижиагийн цүмийн атомын станц тэр чигтээ украинчуудын өмч байх хэвээрээ болно. Америкчуудын оролцоотой. За тэгээ Хаховагийн усан цахилгаан станц бас за нэмээд Ukraine will be fully reconstructed and compensated financially, including through Russian sovereign assets that will remain frozen until Russia compensates damages to Ukraine. За. Украиныг сэргээн босгох ёстой. Тэ? Алтангийн, хохирлийн тэрчтэй барагдуулах ёстой. За нэмээд энэ их усүр хаанасаа гарах юм бэ гэх юм бол Оросын одоо төв банкны мөнгнөөс гарна. Тэгээд энэ Оросын төв банкын мөнгийг тэ чөлөөлөхгүй. Тэ Brussels гэх мэт шин тэ төвчгдсэн хിവэрэ байх болно. Энийг яагаад оролцсон байгаа юм бэ гэх юм бол баг мөнгөнийхин талын Европчууд идэд уугдсан эсвэл Украинд өгсөн байгаа учраас энэ мөнгийг угаасаа буцаагаад өгч чадахгүй. Тийм учраас энийг угаасаа тий Украинд буцаагаад өгнө гэж одоо шаардж байгаа. Тэгээ ойлгомжтой. Оросууд мөнгөө нэхэн Европчууд юу гэж хэлэх юм бэ гэх юм бол танаа мөнгийг айл хэдийн Украинд өгсөн байгаа штэ. Танаа надаас юу авах гэдэг юм бэ? Тий очих ёстой газар айл хэдийн очсон байгаа. Тийм учраас биднэрт үр байхгүй шүү гэж хэлэх гээд байгаа хгүй. За тэгээд 1 2 3 4 5 6 7 8 заалтыг Оросууд угаасаа энэ хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээ Ursula von der Leyen хэлдэг юм хэллээ. Би барыг залхах чинь гэхдээ сонсохоос. Ukraine has been at the heart of many discussions over the past days. Бид нар сүүлийн өдрүүд барыг зөвхөн Украин тухай ярьж байна. Барыг өнгөрсөн 2-3 жил үү? Any credible and sustainable peace plan should first and foremost stop the killing and end the war while not sowing the seeds for future conflict. Дайныг зогсоох юм бол дараагийн дайныг бас давхар зогсоох ёстой. Ерөнхийдөө энэ тогтвортой байх хэрэгтэй. We have agreed on the main elements necessary for just and lasting peace and Ukraine's sovereignty. And let me highlight 3 of them. First, за тэгээ бид нар ерөнхийдөө зарим нөхцлүүдээр ингээд тохирсон 3-ыг ерөнхийдөө дурдж хэлье. Одоо миний таамаг юу бэ гэх юм бол нөгөө алга болсон хүүхдүүд ярих байхаа төрүүлээ тий. Borders cannot be changed by force. Borders cannot be changed by force. Тэ нэг улсын хил тэ хүчээр өөрчилж болохгүй. Нэг улсын хилийг ерөөхдөө яаж өөрчлөх юм бэ мэдэх үү та нар? Дандаа хүчээр өөрчлөгддөг шүү дээ. Тэ Монгол улс яаж томорсон, яаж жижигэрсэн бэ гэх юм бол хүчээр. Хятадууд яаж томорсон, яаж жижигэрсэн хүчээр. Европ, Герман тэ яаж Европыг эзэлж авсан буцаагаад алдсан юм бэ гэх юм бол хүчээр. Second, as a sovereign nation, there cannot be limitations on Ukraine's armed forces that would leave the country vulnerable to future attack and thereby also undermining European security. Third, the centrality of the European Union in securing peace for Ukraine must be fully reflected. Ukraine must have the freedom and sovereign right to choose its own destiny. Тэгээд Украин ерөөхдөө өөрийнхөө тавилангаа тэгээ шийдэх эрхтэй байх ёстой. Украин НАТО-гийн гишүүн болмоор байгаа юм бол Украин зэвсэг хүчнээ томруулмаар байгаа юм бол Украин Европын холбоо гишүүн болмоор байгаа юм бол тийм эрхтэй. Тэгээд түрүүн юу гэж хэлсэн бэ гэх юм бол их тайван тогтвортой байх ёстой. Дараагийн дайны суурь болох ёсгүй
Ursula von der Leyen юу ярьж байна гэх юм бол дараагийн дайны суурийг баг бэлтэж байгаа байхгүй юу? Сонирхолтойгаз. Тэгээ хоёр тал уулзахаас өмнө Donald Trump нэлийн харгас пост өөрийнхөө Truth Social дээр тавьсан. Тэ? A war that is a loser for everyone. Энэ дайнаас болж хүн болгон бүгдээрээ аль тал хохирч байгаа. Especially the millions of people that have so needlessly died. Олон сая хүн инээс хохироод ерөөхдөө нас барсан. Ukraine leadership has expressed zero gratitude for our efforts. Украины өдөртөгч нар биднэрт нэг ч удаа баярлаа гэж хэлээгүй. And Europe continues to buy oil from Russia. Тэгээ Европчууд тэ Оросоос нефт газ авсаарлаа. The US continues to sell massive amounts of weapons to NATO for distribution to Ukraine. Тэ тэгэл бид нар НАТО-д хөтлөө ингээд зэвсэг шахаж өгж байгаа. Энэ дундаа бас Joe Biden дахиад нэг алгадаад амжсан. Joe Biden gave everything for free. Тэ Joe Biden зэвсгээ өнгөөч өгсөн. Мөнгөө иргэн төлөлтийн нөхцөлгүйгээр баг өнгөө бас араасан шидсэн. Thank God bless all the lives that have been lost in the human catastrophe. Энэ гамшигт тэ нас барсан хүмүүсийг бурхан ивэг. За Joe Biden ярьсан тэ сонирхолтой. 1990-ад он Joe Biden юу ярьж ирсэн хэдүүлээ зүгээр сонирхоод үзье. I think the one place where the greatest consternation would be caused in the short term for admission, having nothing to do with the merit and preparedness of the country to come in. За тэгээд нэг улсыг НАТО гишүүн болох юм бол богино хугацаанд хамгийн их маргаан үснэ. Тэр улс бэлтгэлээ сайн хийсэн ч хамаагүй маргаан үснэ. Would be to admit the Baltic states now in terms of NATO-Russian, US-Russian relations. Тэр юу юм бэ гэвэл нөө Балтик орн, Эстония, Латвия, Литвания. Элэдинэ НАТО гишүүн болсон. Тэгээ маргаан үснэ. And if there was ever anything that was going to tip the balance, were it to be tipped. За тэгээд маргаан болно. Тэгээ хизээ нэгэн цагт тэ маргаанаас илүү дайн руу шилжих юм бол тэ энэ дараагийн шатанд хүргэх нөхцөл нь юунаас бүрдэх магадaltaй вэ гэвэл in terms of a vigorous and hostile reaction, I don't mean military, in Russia. Тэгээд тэр харгас хариу юу гэсэн үг юм бэ гэх юм бол нөө Оросуудын хариу would be that. So the way I look at the calculus here is За Эстония, Латвия, Литвания гişүн болсон. Тэгээд дараа нь Украин. Тэгээд Joe Biden өөрөө энийг мэдчихсэн. Гэхдээ харамсалтай Joe Biden-ы толгой тарих ерөөхдөө тийм юу болсон бэ гэх юм бол зүгээр лавшаа болсон. Тэгээд Joe Biden-ы хэний талд 1990-ад онд зогсдог байсан бэ гэх юм бол Thomas Friedland-ийн талд зогсдог байсан. Thomas Friedland тийм дипломат, ном бичдэг байсан хүн. Ерөөхдөө айгүй боловсрал өндөртэй, мэргэн, ухамсартай гэж одоо тийм нэр хүндтэй байсан. За тэгээ энд юу хэлж байна гэх юм бол I think it is the beginning of a new Cold War. Энэ бол хүйтэн дайны шин эхлэл. За тэгээ Оросууд хизээ нэгэн цагт улам харгас хариу барьж эхэлнэ. Бидний энэ шийдвэр ерөөдөө тэдний бодлогыг нөлөөлөх болно. Тэ? This expansion would make the founding fathers of this country turn over in their graves гинэ. За бидний энэ гаргаж байгаа шийдвэрүүд манай улсыг үүсгэн байгуулсан том ах нар, тийм Benjamin Franklin, Thomas Jefferson, George Washington энийг харах юм бол өстой бурхан минь гэх баха гинэ. We have signed up to protect a whole series of countries even though we have neither the resources nor the intention to do so in any serious way. Одоо NATO expansion. Бид нар маш олон гишүүн орнуудыг оруулсан. Гэхдээ эцсийн эцтэй дайн болоод эхлэх юм бол бид нар тэр улсуудыг хамгаалах хүсэл байхгүй, нэмээд тэднийг хамгаалах мөнгө санхүүж байхгүй, бид нар тэднийг хамгаалах чадахгүй болно. Тэгээ НАТО томрох ерөөхдөө disaster гэж дуудаж байна. За тэгээ энэ disaster-ыг ерөөхдөө Америкчууд аль хэдийн ойлгоцсон байгаа. Тэ? Хязгааргүй их хэмжээний мөнгө тэндээ зүгээр ингээд шатаж дуусж байгаа таад гарч юм бол 22, 23, 24 оны үеэр Америкчууд хэрэг санхүүжил өгж байгаа юм бэ гэх юм бол эндээ эхлээ 35 тэрбум, дараа нь 34 тэрбум доллар, тэрний дараа 47 тэрбум доллар. Тэгээд Donald Trump ирэх барьснаас хойш 480 сая доллар 0. Тэгээ хэн илүү их одоо төлөх ёстой юм бэ гэх юм бол Европчууд.
Гэхдээ Европчуудад мөнгө байхгүй. Тэгээд энэ Европчууд энэ дайныг хүсэж байгаа хэрнээ одоо энэ график харах хэрэгтэй. Хин хамгийн их мөнгийг Украинд руу явуулж байгаа юм бэ гэхэл таад харж ин Герман тий ойролцоо бараг 4 тэрбум доллар өгсөн. Дараа нь Их Британи ойролцоо 2.8, Францчууд бас 2.7, Итали амар жоохон, Эстония, Испани жоохон, Голланд ерөөхдөө жоохон. Энэ шугам ямар харагдах хэвээр юм бэ гэх юм бол ер нь бол ийм тий эдийн засаг том байх тусмаа тухайн орнууд илүү их мөнгийг Украин руу явуулах хэрэгтэй. Гэхдээ энд баахан орн ингээд цугларсан байгаа биз. За ингээд харах юм бол энд баахан хэдэн орн цугларсан байна тийм. Денмарк, тийм, Швед, Бельги, Польш, Финлянд, Норвег илүү их мөнгө явуулах боломжтой, ямар ч мөнгө явуулахгүй байгаа. Тэгээ энийг бүгдийн хин үрж байгаа юм бэ гэх юм бол Герман, Их Британи. Тэгээ хоёр хамгийн хүнд байдалд орсон орн тултан санхүүжүүлсэн. За энэ графикаасаа болж Европчууд хоорондоо маргалтаад эхлэн Германчууд удахгүй юу гэж хэлэх юм бэ гэх юм бол бид нар Украинд хамаагүй их мөнгө өгсөн, та нар юу ч хийгээгүй. Тэгээ хоорондоо хэрэлдээд эхэлнэ. Тэрийг хамт харцгаая. За энэ хурдхан шиг дуусаасаа тий.